гол дамжуултыг өгсөн Базаргүр бодогдоод албаагаас Visage Knights багийн ихний 2 оноо. Visage Knights-ийн хурдан довтлогоо төгөлдрийн солгой төгсвөл гоё довтлогоо байлаа. Бацолбо ган төмөр шууд шидсэн. Шидэл тоновчтой болсон. TLG төшиг багийн авч чадахгүй байсан оноогоо авсан да. Базаргүр доор бөмбөг авсан. Базаргүрийн довтлогоо амжилттай нэмэлт нэг шидэлтийг гүйцэтгэхээр боллоо. Бацолбо дээр давхар хамгаалт ирсэн. Бацолбо хүрсэн. Гэтэ Knights бөмбөг байсан. Хэвээрээ Эрдэнэ цогтын гоё дамжуултыг Ганбаатар төгсгсөн. Бацолбо холын шидэл тоновчтой. Төгөлдөр аваад шууд шидсэн шидэл тоновчтой. Доор Ганбаатар дахиад мөнхтөр суларсан. Холын зайн шидэлт нь муу амжилттай. За ер нь нэг тоглогч хоёрслоо авсан. Цаан дамжуул Бацолбо хамаалагчаа тохиж харлаа шидсэн. Холын зайн шидэлт нь амжилттай болсон. Довтлооны секундтэй уралдаа шидсэн. Базаргүр Зачинбатын эсрэг тоглолцоод байгаа да. Задлсан. Холын шидэлт нь амжилттай болсон. Буян харивжих холын шидэл тоновчтой болсон. За довтлогоо болон үеийн цагт 10 секундын зөрүү байгаа. Хос 2 өөрөө яваад орсон. Хүнд байдлаас довтлогоо амжилттай болгосон. 10 хүртэл ойртууллаа. Их хамгаалан цагтаа урдаа шидсэн шидэл тоновчтой болсон. За бөмбөгийн цогцсон шүү. Урдны тоолж гараад ирсэн байгаа. Хос 2 юм байна. Хурдан довтлогоор 2 оноо авлаа. Төгөлдөр 2 дахь боломжийг үүсгэж байна. Гой дамжуулалт Эрдэнэ цогтоос Ганбаатар. Эрдэнэ цогт өөрөө аваа шидсэн холын зайн шидэлт амжилттай болсон. Багийн 54 дахь оноо. TLG харуулсан шүү дээ. Ирмүн өөрөө явсан ямар нэгэн алдаа байхгүй. Эрдэнэ цогтын дамжуулалт Ганбаатарын төгсгөл дээр хаалт. Базаргүр өөрөө дайрсан. Эрдэнэ цогт хурдан довтлогоонд яваад орсон Ганбаатар баруун талд нь байгаа. За хоёрч тоглогчийг өнгөрөөгөөд Ганбаатар оноогоо авсан. Их хамгаалан аваа шуу шидсэн. Их хамгаалангийн дараа алсан олон шидлүүд ирж байна. 24 оноо. Их хамгаалан дахиад суларцсан баруун 45 дээр шалтаа төгсөн мөнхтрийн 2 оноо. За ингээд маш хүнд даалгавар 10 минутын хэсгсэн бөмбөгт 28 оног нөхөн Чиотгийн холын шидэл тоновчтой бөмбөг авж байгаа. Доор Ирмүү. Гой дамжуулт. За довтлогоог тооцноо. Нэмэлт шидэлтийг Агван данцны ям гүйцэтгэн. TLG-ийн довтлогоо. Ирмүү бүтэн талбайг дуулаад Гүн наан Чиото яваад орсон. Чиотгийн довтлогоо амжилттай болсон. Гой довтлогоо байна. Зогс 2 холын шидэл амжилттай. Багийн 58 дахь оноо олсон. Бацолбо. За холын шидэл амжилттай болсон шүү. TLG төшиг баг нөгөө олсон. Ган төмний холын шидэл тоновчтой болсон. Бацолбо. За гой дамжуулт байсан да. Хос 2-ийн холын зайн шидэл. Тоглооны секундтэй уралдаа. Ган төмрийн солгоо довтлогоо. За Гүнгийн самбар урагшааны тоглож гарцсан байгаа. Тэр нь Чиотог юм байна. Хурдан довтлогоор 2 оноо авлаа. Агван. Нараа оюуны бэлгүүн холын шидэл тоновчтой. Сэтгэлийн судлаас 100 болгоч ил гэдэг оног буян харивжих оноогоо авснаар ингээд Visage Knights TLG төшиг багийг буулга авснаар 2025 оны холбооны цомын аваргын шидэг 8 багийн нэгээр нэрлэгдэж байна. Туудахгүй дараагийн шатанд тэдний эсрэг хэн тоглох вэ гэдгийг шийдэхээр хөвсгөл нэг үе болон сэлэг бодос багууд талбайд гарах болно. Тэр тоглолтоор ирэх болно.